1 жилийн дараанаас эхлээд 1 жил шоронд нээлттэй харих ингээ шоронд суун гэж ингэж шийтгсэн байдсан байна лээ. Яа, тэгэхээр энэ хамт амьдарч байгаа 1 жилийн хугацаанд ээж өхөөрийн харилцаа ямар байх вэ? Сайн байцгаана уу? Юуя Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхэлж байна. За шинэ оны мэнд. Шинэ 2026 гарчлаа шүү дээ. 2026-ны эхний дугаар гэсэн үг шүү дээ, тий? Тий, шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдартай витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За шүүх цэгийн сайтнаас за яг ингээд нэг шүүхийн протокол дээр нь үндэслээд бид хоёр шүүхийн одоо юу гэдэг шийдэгдсэн хэрэгүүдийг сэрэмжлүүлэх байдлаар шүүх цэгийн хүргээд ярилцаад явж байгаа. Тий. За өнөөдөр би ер нь нэг тийм анзаардаг хүмүүс анзаардаг гэж магадгүй 13 настай охин ээжийг шүүхт өгöd тэгээд ээж нь 1 жилийн хорих ял ээж нь ингээд охиноо зодоод идэм байна. Тэгэнгүүт 13 настай охин шүүхэд өөрөө хүүхд хамгаалах төв дээр очиод хүүхд хамгаалах төвөөс ээжийг нь шүүхт өгöd тэгээ ингээд ээжийг нь 1 жилийн хорих ял 450 мянган төгрөгийн торгуултай. Ийм хэрэг байд юм байна. Тэгээд энэ хэрэг ер нь бол яг хөө ингээд хүүхдээ зодоод байдаг болыг хүүхдээ зодоод авч нь бол яг хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж тооцогдоод бүр зүйлчлэлээрээ бүр эрүүгийн хэрэгт тооцогдоод бүр яг ингээд хорих хэлээр шийтгүүлдэг юм байна. Одоо 108 руу залгаж мэдээлэл өгөх энэ чинь орно гэсэн үг үстэй Тэг тийм. 108 руу залгаад ингээд өгөх юм бол яг тэд нар чи ирээд шалгаад бүр хүүхдийг нь хэрвээ ингээд хүүхдээ зодцсон байвал хамгаалах байранд аваад тэгээд тэр зодсон ээжийг нь юм аавыг нь юм уу тийм. Хүүхд ингээд нөгөө нэг одоо юу гэдэг мянга би ээж аавгаа ингээд уужилж байна. Би ээж автаа хамт амьдрамаар байна гэсэн ч эрүүгийн хэргийн дагуу. Тий бүр хоригдох ял авдаг юм байна. За. Энэ яг хүн ингээд бидний эргэн тойронд хүн охин нь ингээд яг өөрийнхөө ээжийг шүүхт өгөөд тэгээ ээж нь бүр ингээд яг 1 жилийн хоригдох ял аваад тий тэгээ ингээд нэг юм ээж хоёр хоорондоо муудалцаад байгаа юм шиг. Гэхдээ охин нь бол 13 настай ийм охин юм байна. Тэгсэн энэ хэрэг болохоор за Арангаа аймагт болсон гинэ. За. Тий шууд аймаг Арангаа аймаг гэж байна. За холбогдсон хүмүүсийг нь бол овгийн ихний өсгөр нь явж байгаа юм. За тэгээд хэрэг толбогдсон байдал гэсэн чинь за 13 настай насан туршаагүй хүүхэд одоо юу гэдэг хүүхд хамгаалах төвд манай ээж намайг зодоод байна гэж очиж уулзаад тэндээс энэ хэрэг ингээд цаашаа задарч шүүхийн шатанд очсон ийм юм байна. Тэгээд шүүгдэгч нь болохоор за Монгол улсын иргэн 48 настай за хуваарь ийм ажил хийдэг бүрэн дунд боловсралтай ийм эмэгтэй охинтойгоо ойлгохноо амьдардаг нөхөр нь асуурсан. Ингээ ганц охинтой нөхөртөөгөө гурлаа байжгаад нөхөр нь асуураад ингээд охинтойгоо ойлгохноо байдаг ийм хүн юм байна. За энэ шүүгдэж байгаа энэ эмэгтэй болохоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насан туршааг өөрийн төрсэн охин ишийг байнга буюу гэд одоо энэ шүүхийн протокол дээр 18 оны 12 дугаар сард за 19 оны 3 сард 19 оны 4 сард хүүхдээ 13 настай өөрийн төрсөн охиныг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Энээс нь болоод түүний охин зөөлөн эдийн яцралт гэдэг ингээд хөнгөн гэмтэл учруулсан ийм хэрэгт холбогдсон юм байна лээ. 13 нас гэдэг чинь яг л эд өсвөр насны дээр явж байгаа хүн. Тийм гэсэн үг. Тийм. Тэгээд ер нь бол шүүх хуралдаанд юу яаж байгаа? Өөрөө энэ ээж нь ингэж мэдүүлсэн байгаа. Би өөрийнхөө хийсэн гин буруугаа хүлээн зөвшөөрж байна. Тэ одоо бол охиныхоо төлөө ингээд амьдрнаа, охинтойгоо хамт амьдрмаар байна. Одоо би хичээж амьдрнаа. Бид хоёр тахтуу гэдэг юм байхгүй. Бид хоёр ингээд хоёулахнаа, ээж өхөө хоёулахнаа амьдрдаг аа. Тий, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөрэй. Би хийсэн хэрэгтэй гимшиж байна гэж хэлсэн шүүлт нь. Харин шүүх хуралдааны төгсгөлд охин нь буюу иш гэдэг охин болохоор 18 оны 4 сарын 26-ны өдөр би ээжийг уурлуулсан чи ээж намайг галын хайчаар ингээд далайгаад айлгаад гарлуу зөөлөн зогсон. За одоо гэхдээ яг надад бол ээжтэй гомдол санал бол байхгүй. Ээжтэй ингээд гомдоод ингээд ээжийг маань тэгж шийдгэж өгөөсэй гэсэн юм бол байхгүй. Ээжтэй маань гомдол байхгүй гэж мэдүүлсэн. Тий. Тэгсэн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг нь ямар ч хамаагүй хүүхд хамгаалах төвийн ажилтан хууль ёсны төлөөлөгчөөр ордог юм байна. Тэгсэн чинь 19 оны 4 сарын 19-ны өдөр иш манай байгууллагад хандсан. Тэгээд энэ хүүхдтэй уулзаад ярилцсан чинь манай ээж намайг бүр удаадаар олон удаа ингээд зодоод исэн учраас бүр аргагүй ирэхэд ингээд танаа байгууллагт хандлаа.
Гэ чи манай байгууллага ийм байгууллага байдаг гэдгийг яаж мэдсэн юм бэ гэсэн чинь би хүнээс ингээд асуугаад сурж агаад тэгээ ингээд ээж намайг өмнө нь олон удаа зоддог байсан. Тэгээд ер нь бол би за явах ингээд өнгөрөөгд уучлаад өнгөрөөгд орхиодсон чинь сүүлдээ бүр ээж маань зодох нь ерөөсө багасахгүй улам зодох нь ихсээд харна. Би харахгүй ирэхэд ингээд энэ хүүхд хамгаалах төв дээр ирж ийна танаа дээр ирж ийна гэд. Тэгээд тэр дороо яаралтай баг хамтарсан баг гараад шалгаж эхэлсэн чинь нэрээ одоо юу гэдэг ээжтэйгээ хамт амьдардаг энэ охин аюулын зэргийг нь үнэлдэг юм байна. Аюулын зэргийг нь үнэлэхээр өндөр. Гэт бүр шууд гэрээс нь тусгаарлаад хамгаалах байранд 6 сар амьдруулсан. Энэ хоорондоо ээжийг нь одоо юу гэдэг яг ингээд за одоо ингээд чинь хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөн гэж үзээд тэгээд хүүхд хамгаалах юуны төвийн ажилтан буюу одоо энэ зодуулсан охины 13 настай охины хууль ёсны төлөөлөгч нь уул нь хууль ёсны төлөөлөгч гэдэг чинь одоо ээж нь аав нь та ингээд энэ ч байдаг гэсэн чинь ийм хүүхд хамгаалах төвийн ажилтан О гэдэг хүн мэдүүлэг өгч хууль ёсны төлөөлөгч болсон юм байна лээ. Тэгэхээр энэ хүүхэд шүүхрэл болох хугацаанд буюу 6 сар. За тэгээд ээж нь ял авчаад 1 жил гэдэг чинь жил 6 сар хамгаалах байранд амьдэрсэн юм байна. Үгүй 6 сар хамгаалах байранд амьдэрсэн юм байна. Биш ээ 19 оны 10 дугаар сараас 19 оны 10 дугаар сард хамгаалах байрнаас гарсан 6 сар орчим хамгаалах байранд амьдэрсэн. Тэгээд тэр хооронд бол бүр юу хийсэн юм бэ? Тэгээд тэр хооронд юу хийж байгаа? Гэрийг бүр хураагаад авчдаг юм байна. Ягаад гэвэл гэрийг хурааж авахгүй болвол ээж нь гэртээ байгаад тийм гэртээ байгаад тэгээ ээж нь ер нь яг уул нь бол энгийн ажил хийдэг хүн. Гэхдээ үе арх ухаараа л охиноо зодоод байдаг гинэ. Гэхдээ тийм их хэмжээгээр ингээ байнгын бүр ингээ ажил төрлөө алдаад уугаад байдаггүй. Зөв зүгээр ажиллаа хийгээ яваад байдаг энгийн амьдралтай. Гэхдээ арх ухаараа л ингээ охиноо амар зодоод мух орилоод ингээ охиноо зодоод байдаг. Тэгэн гут нь гэрийг нь ингээ бүр хурааж аваад тэгээд охиныг нь хамгаалах байранд авчдаг юм байна. Тэгээд ингээ нэг охин гэртээ очих боломжгүй ээж нэг нь шууд ингээд нөгөө мэдүүлэг аваад цагдаа дээр аваад хорчдөг юм байна. За тэгсэн охин болохоор ээж намайг ингээд одоо ингээд санаж байгаагаар бол ингэсэн байгаа. За юу яасан 4 удаа зодсон 4-5 удаа зодсон. Тий би ингээд эхний 3 удаагийн зодохт нь бол би ерөөсөө одоо юу гэдэг тухайн үед мартаад ингээ яваадсан. Дахиад зодвол ер нь тэр хүүхд хамгаалах байр гэж байдсан юм байна. Тэгээ тэнд очиж хүүхдийн төлөө төв дээр очиж би мэддэгдэх ёстой юм байна. Ингэж өөрийгөө хамгаалах ёстой юм байна гэж бодсон. Тэгээд 4 дахь удаага зодохдоо болохоор 19 оны 4 сарын 16-ны өдөр ээж Г гэдэг ахтай хамт арх угаад сохтоод тэгээ ээж намайг Г ахыхаас дагуулж гараад айл руу явсан. Тэр айлд нь очисон чинь нөгөө айл нь хаалгаа онгойлгож өгөөгөө буцаад 21 цагийн үед нөгөө Г гэдэг ах дээр ирээд тийм тэгээд эндээ хооны ээж хоёлаа гэсэн чинь за тийгээд тэгээ би охин нь газар орцоод гівцсэн чи ээж нь гинтхэн л одоо юу гэдэг миний өснөөс зулгаагаад явъя гэртээ очи хоёлаа явъя гэртээ очи ингээ сохтуу юу яагаад гэсэн зодоод исэн тэгээд тэгж яхта миний өснөөс зулгаасан чирсэн хавиргаруу хөлөөрөө өшгөлсөн гэж үтсэн байна. Тэгэхээр нь ээжээсээ зүхтагаад ээжийнх нь одоо хамаатан гэдэг аа гэдэг их чинь гэртэн гэдэг нөгөө гүйч очиод ээж намайг сохтуу ингээд зодох гээд байна гэдэг зодоод байна гэд. Тэгсэн чинь ээж нь араас нь сохтуу моциклтай үнтэй ирээд тэр аа гэдэг хичээхээс охиноо авч явах гад бас дахиад өснөөс нь зулгаагаад ингээд зодоод хоёлаа гэртээ харъя гэд. Тэгэхээр нь маргааш өглөө нь би шууд ингээд одоо юу гэдэг заяа гэдэг хичтэй хамт хүүхдийн төлөө төв гэдэг газар байдсан байна гэд тэгээ хүүхдийн төлөө төв газар гэдэг газар руу ирээд оо гэдэг энэ үнтэй уулзсан. Ямар сайн санаатай хүн дагуулж явж энэ газрыг хилж өгөө те энэ охинд. Харин мэдүүлэг дээр бол зүгээр би өөрөө олсон гэж байгаа байхгүй. Чи ингээд манайх шиг одоо хүүхдийн төлөө гэдэг ийм гэр бүлийн хүчирхийлэл дуртдаг аавда ээждээ зодуулдаг ийм хүүхдүүдийг ингээд хамгаалдаг гэдгийг нь хаанаас сонссон юм бэ гэж чинь би хүмүүсээс найзуудаасаа сонссон. Тэгээд өөрөө хүүхдийн төлөө төв рүү очиё. Одоо ингээд намайг 4 дахь удаага зодлоо. Би ингээд авг нь дахиад зодохгүй л ээжигээ тэнд хэлэхгүй гэж бодож исэн юм аа. Тэгээд одоо юу гэдэг ингээд намайг хамгаалаач манай ээж намайг зодоод байна гэж хүүхдийн төлөө төв дээр очиж хэлсэн байгаа байхгүй. Тийм. Тэгээ 3-4 удаа зодсон. Тэгвэл өөрийнх нь мэдүүлэг дээр бас нэг ийм амар юм байгаа. Ээж намайг зодох үедээ янхан минь гिचийн минь би чамайг 1 сая төгрөгөөр зарна. Хажууд ингээд зөндөө олон банднэр байгаа. Тэр банднараар чамайг хүчиндүүлнэ гэж хэлж хараад загнадаг ингээд зүхдэг ингээд тэгээд зодохдоо тэгж үг хэлээр доромжилж амар зоддог байсан. Тэгж хэлж айлгадаг намайг ингээд зоддог байсан гэж хэлсэн байгаа. Тэгээд нэг удаа ээж нь бүр ингээд сүхний арт талаар нь өргөн талаар нь ингээд нуруу руу ингээд гарын цохоод нуруу руу цохоод тэгээ маргааш энэ охин эмчид өрхийн эмчт үзүүлэхдээ манай бага насны дүү ингээд
аюу чомоо тагалах гэж байгаа андуураад ингээ миний гарыг сүхээр цогцсон гэж хэлсэн ингээд эмчийн нүртэл мэдүүлэг өгсөн байлээ. Тий. Ямар хүүхд гэдгийг санахгүй байна. Нэрээ нэг хүүхэд сүхээр ингээд гараа цохиулсан, бага насны дүүдээ сүхээр гараа цохиулсан гэж ирсэн, махан тасарсан байсан. Би тухайн үед бол ингээд зөвлөгөө өгөөд им өгөөд явуулсан. Яагаад дүү чи одоо тэгээ сүхвэрээд чамайг зодчтой гэсэн чинь харин тийм ээ бага насны хүүхд байгаамаа гэд. Тэгсэн чинь энэ охин болохоор 13 настай охин болохоор ээждээ зодуулчаад тэгээд тэрийгээ ингээд худлаа ирж дүүдээ зодуулсан болж им өөрөө л ингээд өөрийгөө хамгаалдаг байсан шүү. Ерөөсөө л эрсдийн зэрэг нь өндөр байхаас аргагүй юм шиг. Тий, харин тийм. Тэгэхээр чинь ер нь бол ийм хүүхдүүд ууг нь ингээд өөрөө ингээд хүүхдийн төлөө төв дээр очиж өөрийгөө хэлэх нэрээ тэр 108 руу залгаж бүр ингээд ээж нь байсан ч хамаагүй, ээж төрсөн аав, төрсөн ах их ч хамаагүй. Зодоод байвал уг нь тэр 108 бай хүүхдтэй болох учраас залгах хэрэгтэй юм байна. Тий. За тэгсэн чинь ээж нь мэдүүлэг өгсөн. Ээж нь мэдүүлэг өгөхдөө бүр эсэргээрээ би охиноо нэг сүртэй зодоогүй штэ. Ер нь би охиноо нэг их зодддгүй штэ. Яг уу ингээд аав нь аюу дураар нь ингээд өсгцэн. Аавтайгаа багтаа аавтайгаа аюу их тотно байсан. Тэгээ аавыгаа нас орсноос хойш ер нь хэд нэг юм ааш авирын хувьд бол ингээд аюу сонирн болцсон. Би ингээд гадуур дотор ингээд дэмитнэдэн гижил айлгаж ингээд загинж ингээд далаадаг байснаас би ер нь тэгж өөрийнх нь яриад байгаа галын ачаар зодоогүй. Би сүхээр зодоогүй. Би ер нь нэг их сүртэй зодддгүй штэ. Зөө. Би яг уу ингээд арх уух нь уучдаг. Тэгтээ тэгж ингэж хүүхдээ амар зодддгүй штэ. Гэж мэдүүлэх гэсэн үг. Ээж нь болохоор уучаас согтоод тасраад юу хийсний мэдэхгүй байдаг энэ тэр юм шүү дээ. Мэдхгүй ер нь бол тэгээ өөрөө бол тэгж явах харин би тэгж хүүхдээ тэгж амар ингэж амар зодоод байдгүй. А өөрөө ер нь бол тэгж байгаа. Ингээд охин ингээд манай охин амар бааштай. Ингээд гар далаахаар л ингээл намайг зодлоо гэл муухай ойрлал уйлаад унд юм аа. Тэгээ ер нь ингээл тийм ер нь тийм ингээд нөгөө миний үгийг авдаггүй. Чи ингээд одоо юу гэдгийг ороо үдчих ороотой байна маань хүн амтанд давуулцаад байгаа юм уу яах гээд байгаа ингээд тэгэхээр л одоо юу гэдгийг тэгээд ингээд жоохон ингээд гар далаахаар юмар зохихгүй зүгээр айлгахаар л одоо юу гэдэг намайг аллаа штэ гэдэг ингээд зодоо ойрлоод идэг. Тэгээ хийнийхэн зөв юм мэдэхгүй. Тэгэнгүүт ээж нь өөрийгөө өмгөөлөд охин нь болохоор ээжигээ буруутгаад ээж нь болохоор охиноо буруутгаад ингээд би бинийгээ буруутгацсан. Тийм тэгээд дунд нь бол гэрчүүд бол яг ингэ тэр нэг өдөр хамаатных нь ихчгээд байгаа нь бол өмнө нь зодулцсан гэдэг ингээ хөхнийц цулцсан манад гүйж ирдэг байсан. Яг хамгийн сүүлийн тэр нэг маргааш нь хүүхдийн төв рүү очих болсон тэр шөнө нь бол яг бүр бидний нүдэн дээр охиноо бүр өстөж чирээд явъя. Гэртээ харьяа явъя гэдэг зодоод байсан. Тэгэхээр би бүр хүчилжээж салгаад чи сохтуу байна. Энэ хүүхдээ маргааш ирүүл болохоор хүүхдээ ирж аваарай. Би хүүхдээ чинь чамд өгөхгүй. Гижээж нэг юм хүүхдээ орхиж өөр айлд очиж хончоод тэгээ өглөө нь ирж авах гэжсэн. Тэгээд өглөө нь охин шууд тий хүүхдийн төлөө төв дээр очиж би ингээ юу аймаар байна. Өмгөөлөх хүсмээр байна. Намайг ингээд ер нь энэс хойш дахиад зодоолох юм байна гэсэн. Зөө гэрчүүдийн мэдүүлгээр бол угаасаа гарах гарцгүй л болчихлоо. Тийм тэгээд шүүх шинжилгээний газар бол угаасаа одоо юу гэдгийг энэ 13 настай энэ охин болохоор нэрээ зөөлөн эдийн гэмтэлтэй тий гадны одоо юу гэдгийг зодох янз бүрийн юмар зохих байдлаас үүссэн яалтч үгүй юм зөөлөн эдийн гэмтэлтэй юм байна. Зодуураас үүссэн гэдэг нь үнэ ингээд тий тэгээд хамгийн төвхтэй ингээ нөгөө нэг охин нь би ингээд сүүл рүүгээ ингээ нөгөө нэг ээжийнх нь хэрэг ингээд хүндрээд эн чинь гэр бүлийн хүчирхийлээс гадна хүүхдийн эсрэг гэмт хэрэг болоо явчингууд ингээ нөгөө би ээжигээ ингээ нөгөө нэг гэмт чоронд явуулмааргүй байна. Би ээжүүдээр хоёулахнаа байдгаа. Тэгээ би ээжтэйгээ л амьдрын штэ өөр хинтэйгээ амьдрах юм бэ. Тэгээ ээжийг ингээ шоронд явуулчихаар за яг хөө тэр нөгөө байнга очдөг гэдэг ээжийг нь хамаатны тэр өмгөөлсөн заяа гэдэг их чинь нэгээд байгаа. Тэднийд амьдрч бол болно. Гэхдээ би ээжигээ ингээ шоронд явуулмааргүй байх юм. Тэгээд одоо би яахаа мэдэхгүй байна. Ээж маань ингээд намайг зодоод идэг тэр нь муухай би айгаад идэг. Тэгвэл би ээжигээ ингээд шоронд явуулчмааргүй. Зүг юм аа тий. Тий төвхтэй ингээд хүмүүс ингээд намайг ээжигээ ингээд нөгөө шоронд барьж өгсөн. Тий гин. Тий ер нь бол насан туршдаа л өөрөө сэтгэлдээ жоохон шарахтаа явна л гэсэн үг шүү Тий дээ. тэгээд ингээд охин нь сүүлдээ ингээд нөгөө сүүл рүүгээ ингээд мэдүүлэх өгөхө болцсон. Ингээд ер нь бол ингээд ээжигээ юу яах юм байна шоронд орж айгуул энэс болж ээж маань шоронд орох юм байна. Тэгэхээр би тэр харилцаа бүр одоо гэдэг муудах юм байна ч гэдэг юм уу эсвэл үеийнхнээсээ айж ицсэн юм уу ер нь бол тэгээ охин мэдүүлэх өгөхө болцсон. Тэгээд шүүхээс болохоор юу яадаг юм бэ? Нэгдүгээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл анги явт юм байна. Хоёрдугаарх нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг тусдаа ийм зүйл анги байдаг. Тэгээ хоёуланд нь тусд нь буюу 1 жилийн хорих ялаар шийтгээд тэрийг нь 1 жилийн дараа одоо шүүхийн тогтоол гараад 1 жил ингээд зүгээр охиноо асарч явж хагаад яг 1 жилийн дараанаас 1 жил шоронд суухаар
ийм байдлаар одоо нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд гэсэн үг. Одоо хэрэгж хялыг нь хойшлуулдаг шүү дээ. Тий 2 жилийн дараа энэ ял 2 жилийн дараа та шорондоо орж юу яана баг насны хүүхэд нь том болно ч гэдэг юм уу тий. Тэгэнгუут магадгүй одоо 13 настай охин учраас жилийн дараа 14-тэй болонгууд нь ч юм уу. Ямар ч байсан 1 жилийн дараанаас эхлээд 1 жил шоронд нээлттэй 20 хоногийн шоронд суун. Тэгээд 450 мянган төгрөгийг 3 сарын хугацаатаагаар одоо юу яана торгуулаад төлнө гэж ингэж шийтгсэн байдсан байна лээ. Яа тэгэхээр энэ хамт амьдарч байгаа 1 жилийн хугацаанд ээж охин хоёрын харилцаа ямар байх вэ? Тэгээд одоо эндээс бол юу байдаг юм байна? Тэр нөгөө нэг хүүхдийн төв бол нэг хэсэгт эрсдлийн үнэлгээг байнга хийдэг гинэ. Хийх ёстой гэж байна. Энэ охинд бол за одоо бол ингээ нөгөө ээж чинь дахиад чамайг зодох гэдэг юм уу дарамтлах ер нь ингээд яг ингээд хэцүү болох юм бол чи шууд цагдаа тандах хүүхдийн төлөө төв дээр ирээд дахиад ингээд хамгаалах байранд орж болно. Эсвэл дахиад ингээ ээж маань ингээд намайг чи шоронд хориулах гэж байна. Эсвэл цагдаа хэллээгээ занаад зүхээд гэх юм бол шууд хэлээ шүү гэж сануулдаг юм шиг байна л да. Нэг ёсны хамгаалагдсан гэсэн үг юм биш үү? Тий. Тэгэхээр одоо юу гэдгийг ээж аав маа одоо гэдэг за яг ихэнхдээ аавууд зодуулсан тохиолдол байдаг. Аавдаа зодуулдаг ч юм уу эрэгтэй хүн гэдэг утгаараа ээж ингээд ээжүүд хүүхдээ зодоод тэрнээсээ болоод шоронд орсон тохиолдол байдгүй мэрж утсан байхгүй. Тэгсэн чинь байд юм байна. Тий. Бүр дахиад нэг айгүй сонин 4 настай хүүгээ ингээд алгадаад өмдөндөө шилээгээд алгадаад тэгээд ингээд тий байцаагт шоронд орно гэх нөгөө юу яасан гимт хэрэгтэн болцсон. Би бас нөгөө нэг цэцэрлэгт туслах багштай задуулсан хүүхдийн хэргийг хайж явж байгаад яг наа хэргийг уншиж байсан. Айгуусаа тэрийг одоо чинь хэн хэлсэн юм бол 4 настай хүүхдүүд хэлж чадахгүй одоо 13 настай хүүхд чинь өөрийгөө ингээд хүүхд хамгаалах төвд би очиж мэдэгдээд намайг хамгаалах хэрэгтэй гэдэг ингээд хамгаалуулчлаа шүү дээ. Тий. Тэр стай айгуу сони юм билээ. Харин би тэр хэргийг уншиж чаад эн чинь бас энэ нөгөө бид нар чинь ингээл нөгөө за хүүхэд юм чинь мэдэхгүй те 4 настай юм чи юугаа мэдхэвдээ энэ тэрэгээд тэгээд идэв гэсэн тэгсэн чинь үгүй юм биш те гэж бас бодож ирсэн шүү. Харин тийм тэгэхээр чи ингээд нөгөө хүүхдээ зодоод тэгээд зодсны чинь шүүхээс баталгаажуулах юм бол эн чинь бүр яг хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэгээд гэр бүлийн хүчирхийл гэдэг зүйл ангаар бүр эн чинь ингээд бүр юу яах хүндрэх нөхцөлтэй болоо явж тийм байна. За дараагийн хэрэг рүү оръё. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За Jameson брэнд маань маш олон төрлийн витаминуудыг үйлдвэрлэж гаргадаг 104 жилийн түүхтэй ийм газар байгаа. За юу гэж энэ ногоонд ч юу юм бэ? Наа чи төрөө булчирхаа өргөслөөс сэргийлдэг. Ургамлын гаралтай нэмэлт витамин байна. Ийм ногоон витамин байна. Энэ болохоор пренатал гинэ жирэмсэн болох гэж байгаа юу? Тий, жирэмсэн болохоор бэлдэж байгаа. Жирэмсний эхний саруудад уухад зориулсан жирэмсэн ихийн витамин гэж явдаг. Наа чи уусаараа би дуусч байгаа. За энэ болохоор магн. Шүрмэс татаадахаар айгүйх магн уудаг гэсэн шүү дээ, тий? Тий, магн дутагдаад, магн кал дутагдаад ерөнхийдөө шүрмэс амар татаад идэм билээ. Ялангуяа нөө спортер гэж хэлдэг хүмүүс. Тийм баг. Тэгээд энэ магны хамгийн гоё нь гэдэг нь гэр бүлээр хэрэгжилж болно. Хүүхдүүд чинь ингээд магны B6-г ингээд уухаар өгөхөр амар муухай юм том цагаан юм бидэг байхгүй юу? Хүүхдүүд бол тэрийг ерөөс ууж чадахгүй. Дундуур нь хувааж муугаад ч уухад айгүй хэцүү хахчаар. Энэ болохоор яг нөгөө нэг юм идэхэд богшиг болохоор аав ээж нь ч эзэн болно, хүүхэд нь эзэн болно. Нөгөө нэг шүдгүү одоо өндөр настай хүмүүс ч зүгээр ингээд сайхан шүлсэндээ твтэйгээд идчихэд айгүй боломжийн юм билээ. Гэх мэтлэн энэ дээр үл ерөөсөө ингээд маш цөөхний навцаж тавьсан. Тий. Маш олон төрлийн витаминууд байгаа. Бүр ус хумсч ингээд урахгүй байвал дан ганц ингээд шампанаар угаагаад биш. Дотроос нь витамин уудаг гэж шүү дээ. Тий, хумс гоё ургадаг, ус сайхан ургахад зориулсан. За тэгэл омега байна. Арьсан дээр батг гарч байгаа тохиолдолд дотроосоо ууж тэр батгачилтаа эдгээдэг ийм витамин байна. Гэх мэтчлэн гэр бүлийн гишүүн болгонд зориулсан витаминуудыг зардаг. За, City Farm цэгийн гэсэн онлайн одоо сувгаар бид нэр зохиолж болно. Эсвэл нөгөө нэг City Farm-ийн бүх салбаруудаараа ер нь бусад бүх хэмээс ангуудаар ч гэсэн байгаа дөө. За ингээд Канадын алдарт витамины брэнд Jameson-ы витаминууд нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За Jameson-д баярлалаа. Баярлалаа. За ингээд 2026 оны 417 нэвтрүүлгийн эхний дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За бид хоёр энэ хэрэгүүдээ шүүх цэгмэн сайтны яг шүүхийн протоколыг нь харж агаад шүүхийн тэмдэглэлээс нь уншиж сэрэмжлүүлэг байдлаар хүргэдэг. За дараагийн дугаараараа уулзцгаая. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамины Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.